За үзэгчдээ өчигдөр мэндийг хүргэе. Бичлэг 2 маань эхлэхэд бэлэн болж байна. За нэлээд хугацааны дараа ер нь бол бичлэг 2-аа эхлүүлж байна. Тэгээд энэ хугацаанд найруулагч болон продюсер мөн бас кино зохиолчтойгоо ярилцлагад бэлэн болж байна. За тэгээд үзэгчдээ өөртөө танилцуулаад эхлэе те яриагаа. Би миллиметртэй амьтаа үүсгэн байгуулагч, амьд самд гэсэд киноны продюсер найруулагчаар ажилласан. За Батлаг гэж юм байна. Намаг Нямдэлгэр гэдэг амьд ус амьдр гэсэд олон дөрвөн сахны киноны кино зохиолч 2 дугаар найруулагчаар ажилласан. Энэ хүн байна. Та бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргье. за та хоёр өмнөх бичлэгийг үзсэн үү? Үзсэн. Ер нь бол одоо зохиолч маань болохоор өөрөө бас зохиолоо ерөнхийдөө тодорхой хэмжээнд ярьсан л да. Одоо маш олон санааны дээр ажилласан, одоо тэрийгэ баяжуулаад явж байгаа, дараагийн ажлыг хийгээ явж гэсэн. Ингээд өргөжлсөн үгийн зохиолыг кино зохиол болгоход одоо хэр хугацаа шаарддаг вэ? Ер нь хэр ажиллагаа ихтэй гэдэг юм. Эндээс яриагаа эхлэв те. Ерөнхийдөө одоо нэг манай Facebook пэйжээр явагдаж байгаа одоо хүмүүсийн сэтгэлдлүүд байгаа шүү дээ. Тэндээс ингээд ажиллаад хахад хүмүүс маань энэ одоо киноны одоо трейлер ч гэдэг юм уу танилцуулга видеог үзээд их зохиолоос өөр болцсон юм шиг байна. Энэ юм байна, тэр нь юм байна, ийм байна, тийм байна гэсэн хилцүүлэг тийм ч өрнөж байгаа юм л да. Тэгээ эндээс ингээд бас одоо манай кино гарахыг хүлээж байгаа бүх хүмүүст бас хандаад хэлэхэд үргэлжилсэн үг нь бол урдаг зохиолын зохиол, кино зохиол хоёр хоорондоо бас эс өөр онцлогтой. Үргэлжилсэн үгийн зохиол болохоор хүүрнэл хэлбэрээр бичигддэг тийм хүмүүс уншаад ингээ бүх төрслээ ингээ өөрсдөө дотроо бодох хэрэгтэй. Тийм өөр өөрсдийнхөө төсөөлж боддог. Ер нь бол уншаал өөртөө дотроо киног хийж ийн гэсэн үг байхгүй. Төсөөллөөр. Тийм хүн болгоны дотор нэг кино бүтэж байгаа гэсэн үг байхгүй уншиж байгаа хүмүүст бол кино зохиол маань болохоор бүх хүмүүст зориулж нэг үзэгдлийг үзүүлэхийн тулд бичигдгээр их өөр онцлогтой. Тэгэхээр мэдээж их зохиолоос өөрчлөгдөн, хувирна, шинээр баяжуулагдана тийм бас зарим нэг юмуд нь хасагдана, нэмэгдэнэ гэх жишээ. Тэгээд биш хугацааны хувьд гэх юм бол яг зохиолын үед ондооч гэсэн саяны амьд ус амьдрах систем зохиол дээр өнгөрсөн 5 сараас эхлээд 4 сар орчим хугацаа зарцуулагдсан байна. Тэгээ кино зохиол дээр яг 4 дэх фильмээ жүжигчин отгонд орж санжаа энэ хоёр слотаа тэгээ продюсертайгаа бид хэд усны зохиолын баг болж ажиллаад тэгээ ерөнхийдөө нэг жүжигчт маань болохоор өөр өөрсдийнхөө хувийн дүрийн бэлтгэлээ гэдэг юм те хувийн ажлаа хангаад ерөнхийдөө кино зохиолыг одоо продюсертэй хоорондоо ярилцж байгаа тэгээд ингээ баяжуулах юмудаа ярилцж байгаа бичээд дуусгасан байна. За тэгэхээр кино зохиол хүрээд ирлээ. За ингээ продюсер найруулагч маань ингээд үзээд ер нь хэр таалсан бэ? Одоо нэг сэтгэл багтна гэж юм шүү дээ. Ер нь Монгол кинод маань ихэвчлэн туршилт хийгээд яваад байдаг л да тийм. Ийм зүйлийг шинжилж хийсэн, одоо ийм камер ашиглалаа, ийм газар шин зураг авалт хийлээ гэдэг шүү дээ тийм. Энэ кинод ер нь тийм тохиолдол хэр бүртгэгдсэн бэ? Өөрийн чинь санаж байгаа. Ер нь л шинэ уран бүтээл, шинэ кино гэдэг бол дандаа туршилттай та. Тэр чинь одоо юу гэдэг. Тэгээд зохиол төр бичигдсэн байгаа үйл явдлыг найруулагчийн баг хоорондоо ярилцж хагаад тэр чинь зураач оролцсон тий зурлаач оролцсон тэгжиж тэр чинь одоо нэг төсөөлсөн төсөөллөө эхлээд цаасан дээр буулгаад зурж буулгаад storyboard болгоод тэгээд тэрнийхээ дагуу ажиллана. Тэгээд нөгөө нэг угаасаа тийм шүү дээ одоо хичнээн бид гурав одоо ингэж ярьж байгаа л за өнөөдөр ийм байна гэдэг төсөөлсөн юм яг хөрсөн дээр очихлаар бас газар дээр объектын дээр очихоор ч юм уу бол цаг агаар нөхцөл байдлаас ч юм уу шалтгаалаад тий өөрчлөгдөх тохиолдол зөндөө гарна л да. Тэгэл тэр үеийн чинь тэгэл за ийм юм болчлоо. Тэгвэл одоо энэ бидэрт ашигтай юугүй юу гэдгийг харж байгаа л ашиггүй байх юм бол тэгвэл өөр сценийн ашигтай сценийн авъя гэл яг тэрэнд нэгээл тохируулаад хэцүү юм болох нь. Манай зохиол бэлгүүний бичсэн зохиол тийм өөрөө юу гэх юм тийм өөрийн гэсэн
драматургтай тийм үйл явдал нь гоё хөвөрсөн тэ утга санаа нь өгөгдлүүд нь жүжигчдэд одоо тэр дөрүүд нь хүртэл цаанаас ингээ хөдлөө явждаг. Өөр хайгуу тийм ритмтэй сонирхолтой зохиол. Тэгэхээр бол ойгойхын нэг хэлсүүг байдیں۔ Хэлсүүг байгаа. Уншичаад хэр баргийн хүнд бас заа гэж хэлдэг юм шүү дээ. Тэ? Тэг манайхаар бол нэг би өөрөө л тэгж хэлэх дуртай л да. Илхэсэнгэн бан тий. Зохиол уншичаад ярилцчаад эхэлж ирж болчихоо. За зохиолч уншия гэдээ уншаад аваа явсан. Тэгээ уншсанаа дараад нь эрэхтэй. Ахын тоглоё. Өө за. Өстой гоё үйл явдлаад сонин. Тэ? Бөөл ам одоо юу гэдэг сүнс чөтгөр энэ минь бол сонин их таалагдсан. Ер нь аялжаад байхад яг аимшигын жанрын кино ер нь Монголд хэд байд юм бэ? 10 хүрэх үү? 10 бол байгаа хөө. 10 байгаа юу? 10 байгаа. Би өөрөө нэг айгаагүй болохоор 10 мар гэл тодорхойлоод байна. 10 байгаа хөө. Тэгээ яг тоорж бол үзээгүй юм биш. Тийм ээ тий. Тэгээ одоо тэгээс сүүлийн үед ч бас нөгөө нэг орлон, зойр тэгээд шүн дунд яриа гэдэг. Эдгээр чинь бас ингээд дараачихаа бүрийн хэмжээнд цоорлуудыг авсан. Франчайз болоод яваад байгаа. Ер нь дандаа нэг тийм хүчирхийллийн юунаас үүдсэн аимшиг юм шиг санагдаад шүү дээ. Орлон ч. За энэ яг түрүүн зураг авалт хийж байхад ингээд нөхцөл байдалд тааруулж ингээд ямар нэгэн байдлаар ажилласан гэж шүү дээ. Яг нь даваад юм шиг харагдаад байна шүү дээ. Тэгээ яг ингээд нэг юм нөхцөл байдал нь яг ингээд болохгүй ингээд нэг юм хацсан шалгаанд орж ирсэн үе байгаа. Одоо жишээлбэл жүжигчин хилтрээд айдаг ч юм уу тий. Альсвал яг зураг авалт хийсэн чинь нэг тэр авийн нэг юм уур амьсгал нэг юм гүнд юу вэ? Тийм үү. Энд ер нь дахиж энэ авах хэрэгсэн юм уу? Өсөл оногтос би бас нэг яг гэж юм болсон. За зүй асууж байна. Мартлаа болоо шүү дээ. Яг жүжигчин мөт айжсэн гэж юу? Айжснаас гадна тэгээд нэг юм. За өнөөдөр болио цагаа ярихаа ажиллаа хийхэ болио юм л ч юм те. Гэхдээ яг тэгээд амар айсан байсан ч нэг юм байхгүй. Яг уу айсан тохиолдлууд байгаа л да. Тэр чинь нөгөө нэг сонсч болохгүй би. За жишээлбэл бид нар тэрэл ханаа би урчин тэнд ингээ хүүхд ойлаад мөлээд гэх юм ярина. Чи гороос муур явжсэн муур юм байгаа. Тэгэл тэгхгүй бол нөгөөдөл чинь одоо тоглож байгаа хүмүүс маань айчих юм бол кинон цааш явгаа болж штэ. Дөрөвдөө орхоос гадна. Орхоос гадна ингээ контролтой заа энэ чи өнөөдөр шинэ нууд чадахгүй бол маргааш нь тоглож чадахгүй. Тэгэхээр чин тэр үнийг амраахын тулд ч юм уу тайлбарлана л да. Тэгээ бас нөгөө талаас их юм бол яг зураг авалтын явц зарим нэг сценүүд дээр те одоо жишээлбэл бол ингээд овоо мовон дээр ингээд гал гардаг ч юм уу те байгальтайгаа нэг тийм холбогдсон байдлын сцен дээр бол за өнөөдөр яг авъя гэдэг тэгжэл бороо ордог ч юм уу. Бас нэг цаанаас нэг тийм байгалийн хүчин зүйл нөлөөлдөг те. Тэнгүүч монголчууд чинь бас эртээр үеэсэл байгальтайгаа шүтэлцээ холбоотой ингээд харилцаа уялдаа холбоотой амьдарч даасан зөгцөж ирсэн болохоор бас тэгэл тэр талын хаймыг бодвол за бүгдээ энэ чи бас зураг авч байгаа нутаг бас бидраас юм нэхэд тэ. Тэгээ бас нэг өргөл барьцаа тэр өргөөд харагдаж гуйж иж бас зургууд авсан тохиолдол бас зөндөө байгаа. Тэр чи яг нэг ийм зураг авах гэж байсан байхгүй юу? Булшны нөхөн дотор хэвтэж байгаа хүний зураг авах гэдэг байхгүй юу? Булшны нөхөн дотор аргаас мастай. Тэр булшны нөхөнд байсан юм уу та нар өөрсдөө ингээ бэлдсэн. Өөрсдөө бэлдэхгүй. Тийм ээ. Тэгээ яг тэр нөхөийг ухсан өдрөө их гоё юусэн. За өнөөдөр ухчих маргааш аавна гэдэг. Ухчлаа. Маргааш нь за зураг авъя гэдгсэн чинь салхилаад бүр тогтохгүй тэгснэ бороо ороод тэгээ тэр өдөр чинь өдржингөө шинжингөө бороо ороод зураг авах гэдэг. Нөгөөдгөнд дүүрчгээ усаар дүүрчгээ. Тий, тэгээ дээрэс нь юм тавиад шороогоор дээрэс нь панер авиж тавиад шороогоор буцаж булаад дээрэс нь хочиж тавьж байгаа. Тэгж жагаад маргааш нь уцаж онгоолгосон. Дараад нь нар хахлаа. Практик аргаараа. Тий, практик аргаараа тэг. Хэлж ийн л да түрүүн ингээд нэг ямар нэгэн байдлаар нэг юм өргөл барьцс ч юм уу бидний нэг юм далд ухамсарт байдаг шүү дээ. За ингээд босгон дээр нь гიშггүй орчин бол ч юм уу те. За яаж л аягны амсрын 100 гараа даа ч юм уу. Эсвэл ямар нэг ажил бүтээхдээ нэг дотроо нэг мэддэг майк ч юм уу те. За нэг одоо шүтдэг одоо юу ч хийдин те тэрэндээ ингээд залбираад ордог нэг тийм одоо юу гэхэндээ нэг юм зүйлүүд байгаа шүү дээ нэг тийм дом ч юм уу те. Энийг ярина юу гэж боддог вэ? Ер нь зүгээр хувь хүн талаас нь хэдүүл одоо ингэ ярилцаад эхлэв л да тий. Энэ одоо нэг Монгол ёр бэлгийн гэдэг талаас гэж байна тий. Монголчуудын цээрэлдэг цээр ёсноод зөндөө байдаг шүү дээ. Тэрийг бол одоо миний хувьд бол яг хүлийн зөвшөөрдөг. Одоо чинь
юу гэдэг чи за хөдөө нутагт бол ингээд аргалд явлаа гэж үү те. Араг үрээд аргалж явж байгаа бол аргаа дундуур авчирч болдгоо. Тэгэх юм бол хээр хөдөө байсан одоо нэг хий дээр мэрэнгүүдийг ингээд дундуур арган дээр ингээд суугаад дээр ингээд ирдэг те. Тэгээ ирэхээр ингээд нойтон тохом мохмор ингээд бүтээж тавиад маргааш нь өөр газар явж засгаад шинэ аргал дүүж дүүргэж ирдэг ч гэдэг юм уу. Бас энэ бүхэн чинь цаагаар бас нэг тийм одоо нэг амьд бусын ертөнцийн гэдэг шиг те. Энэ юмтай бас даалт юмар холбоотой л байгаа гэж боддоо шүү дээ. Энэ талаасаа ч гэсэн ер нь манай кинонд бол олон зүйлийг шийтгэж өгсөн байгаа. Тэгээ тэр болгоныг тайлбарлаж спойлердод яах вэ? За манай ярьлаа юу гэж бодож байна? Ер нь шашин эс шүтэх тий. Одоо энэ талбайгаар бөө янз янзын царивчтай хүмүүс гүйлдээл юм л да. Штан дийлбэл гэл. Би ч ер нь бол Чингис хаан шиг юм шүү дээ. Тэгээд шүтгэхгүй бол битэн шүтээ гэж байж байгаа юм шүү дээ. Сэрсгээ монголчуудаа. Ер нь бол яг одоо нэг тэр бол угаасаа хувийн өөрийн үзэл л дээ. Би бол шүтлэгтэй. Бөөнч байсан, ламч байсан, юунч байсан. Ер нь бүгдээрээ л миний үзэл хэвгүй. Бүгдээрээ явж явж нэг юм л очино. Нэг юмны төлөө очино, тулна. Зөв зүйл буруу зүйл тийм бүгдээрээ л ялгаахгүй. Зөв зүйл хийгээдсэн бол нэг зүйл дээр очино аль нь шашин алгаа. Буруу хийгээд их бол бүгдээрээ л адилхан буруу тишээ яраад байгаа гэж гэдэг шиг. Би бол тэгээд тэр бол ер нь бол хүлээж өрнө. Тэгээд угаасаа аимшигын кинонд Монголын аимшигын кинонд бол бөө заавал байх хэрэгтэй. Зөв. Одоо энэ ийм арга барилын гэдэг чинь засч янзалдаг, мансалдаг те энергийн тийм авахтгонууд байгаа шүү дээ. Тэ ер нь бол бөөч матч гэж шууд хүнийг имжлэхгүй өөрөөр нь энергиэр нь гэдэг юм нэг тийм юу байгаа шүү дээ. Анзаараад хад нэг тийм сэтгэл засал юм шиг. Тийм ер нь бол сэтгэл засал тэгэл сэтгэл санаа тайван бол тэгээ би ч гэсэн тайван байна гэдэг шиг. Лам болохоор яг хэдий одоо хэлийг ойлгохгүй ч гэсэн дотроо хүн сүсгэлээд тэр мэдхгүй номоо сонсоод гарахтаа юм чсэн. Гандгаас гарч байгаа хүмүүсийг хардаг үстэй. Гандгаас харахтаа орохдоо нэг юм за би чинь тэрийг ингэн энийг ингэн гэж нэг бөөн зовлон нүгрэл орж байгаа шүү дээ. Гарч ирэхдээ нэг юм тэр бүгдийгээ дотроо бясалгаад мэдхгүй ч гэсэн тэр номыг мэдхгүй ч гэсэн нэг бясалгаа нэг арай нэг ууж болоод бас нэг хөнгөн мөнгө алхаа те. Энийг яаж мэдэх вэ? Бас нэг ий баримттай болсон. Тэрнгээрээ суглаанд хоцчих юм. Тийм. Ёнто таарах юм шиг санагдав. Тэгээ гамдагийн тэр модны түүхийг бол мэдчихсэн шүү дээ. Ууш нь цахилгааны шоу байсан. Нэг хүн ажил нэг зоос хийгээл ингээл мөрөгцөн шүү байна. Тэгэл араас бүгд тий. За яг би ингээд хамаагүй өгөөж иж магадгүй л да. Яг шашин шүтдэг хүмүүс яг үзэж иж магадгүй. Яг мэдхгүй зүйлээ хүн байнга асууж авах хэрэгтэй л гэдгийг л хэлэх гээд байна л да. Бас нэг юм байна л да. Киноны явцад зөндөө олон юм болсон гэж хэлж штэ тий. Яг жүжигчд одоо ингээд ажил нь дууссан ямар нэгэн байдлаар одоо амарч байгаа хэл та. Яг нэг чамд өөр чи ер нь бол нэг юм нөлөөлжсэн зүйл байгаа юм одоо энэ далд ухамсарчин ч юм уу тий. Энэ яста шижгээстэй шүү гэдэг нэг тийм хэлчихэр ч юм. Үгүй яг шижгийн гэх юм цаашаа энэ ер нь эвгүй сцен шүү гэж. Эвгүй сцен шүү. Яана энийг одоо би яаж чадах юм бэ гэдэг ч юм тий. Оо тийм сценүүд бас байгаа. Нилээд би бас 8 ангитай кинонд ч бас нэг 4-5 тийм сцен байгаа ш. Би яг нэг ярьцлага эхлэхээс өмнө би фэйсбүүк гэж ухаж байлаа л да. Тэсэн чинь нэг юм утсаар бичсэн бичлэг. Тэгээ спойлер л байж магадгүй л ах нэг юм уулын урууч юм уу нэг юм гэр ингээд зүгээр шууд ингээд хөөд байгаа. Тийм хөөд мандэр ингээд хөөд. Зүгээр деталь хэсгээр нь ярихад яаж техникээр тийм юм хийж амжуулав? Тэр чи ер нь бол техник мэрэгэн гэж шүү дээ. Тэр яг хөгжилтэй юм л та. За одоо хөгжилтэй бол сонсъё л та. Тий яг тэрээс үг бол кинонд байхгүй зүйлээр ярьж байна шүү дээ. Багтаа. За. Тий. Зүгээр бид нар нөгөө одоо зураг авалтынхаа үндсэн объект гэрүүд байгаа шүү дээ. Тэр гэрүүдээ ингээд тийм тохиромжтой гэсэн газараа ингээд барьцсан байсан. Тэгээд тэнгууд энэ чинь ингээд хэд хоног дараалсан бороо ус ороод ингээд дээрээс нь ингээд ус ороод ирсэн байхгүй. Тэнгууд л бид нар бүгдээрээ ингээд гэр дотроо тойрцоогсож хаад ханаа багантайгаа ингээд бүгдээрээ гэрээ өргөө зүгээр ингээд шилжүүлж газрыг сольж тавьсан хүчтэй байхгүй. Тэр чинь ер нь өгөө шин байж тээ. Тий. Шинжгүй бороо орчод өглөө зураг авах гэсэн чинь нөгөө гэр доторх гадаа сценүүд бол авчиж байгаа юм. Яг гэр доторлогоо орё гэр доторх сценд авах гэсэн чинь усаар дүрцэн хүн ингээд шулдаас малдаас дорааж мараж шална.
Тэнгүүд л зүгээр зөөсөй. Тэрийг нь би хажуунаас нь биччихгүй юу? Аха. Уцаараа зүгээр бариад бичсэн. Тэгээд тэгсэн чинь тэр өстэй амар хүмүүст хүрсэн. Энэ өстэй кинонд ийм өстэй ерөөсөө харж байгааг болохоор энэ одоо Монгол гэр ингэж нүгэн хэрч Хөө явж байгаа юм шиг харагдсан. Харагдсан юм байна. нэг бороо ингээд юу уул байгаа. Уулын дээр ингээд тэр чигээр үүл. Тэнгуул гол нэг гэр ингээд үүлтэй зэрэг нүж байгаа юм шиг. Эвгүй харагдсан. За буцаад юу яа л да. Киноны өгүүлэмж амьд бус амьдрахсад гэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ дэр кинонд гарч байгаа зүйлүүд бол бөө байж гин, лам явж гин. Лам нарыг ерөнхийдөө бол тэгээд нэг устгал гэх юм уу, тий, тухайн хэлмэгдүүлэлт болж байгаа шиг байна. Ер нь бол нэг цаг хугацааны үед яг хэдэн оны үед өрнөд юм бэ? Яг манай кино маань яг хоёр хэсгээс бүрдэж байгаа юм. Пролог болон үндсэн үйл явдлын хэсэг гэх. Тэгээ манай прологны үйл явдал маань болохоор яг одоо яг хэлчихээр спойлер болчих гээд байгаа юм шиг санагдав. За ер нь бол хоёр өөр хэсэг байгаа. Тийм хоёр өөр он цагт хоёр өөр он болж байгаа үйл явдал. Нэг нь болохоор бүр дээр үед, нөгөөх нь нэг 2097-8 оны үед болж байгаа. Дээр үед болсон үйл явдлаас ингээд үүссэн уршиг нь одоо ингээд дараагийн хойч үедээ яаж нөлөөлж байгаа вэ гэсэн л тийм. За тэгэхээр хоёр зочноос шууд асууж л да. Үүлийн үр дүн нь хэр итгэвтэй? Үүлийн үр гэж яг юу юм бол? Амар итгэдэг би чинь үлийн үр одоо хүнд муу санаад яахгүй. За зөв хүнд ууралж ууралж морлох юм бол за гэж сонсчод өөдөөс нь их ууралж морлоод байдаг шүү дээ. Тэгээд бодчихлоор дотроо нэг бодож шүү дээ. Айгүй нөгөөт нь явж хараал мараад тутам матуулаад очичвол та баларсан юм болно гэж боддог. Зөв. Яах тэрний орон зүгээр дуур мөрөөрөө бичсэн тэр айл хүн муу илүү хилчлээ нэстэй гэж бодчих би бол. За манай үйл гэдэг чинь болохоор одоо нөгөө нэг сайн ч үйл байна, муу ч үйл байна тий. Тэгэхээр аль нь ямар нэгэн үр болж дараад нь ирдэг л гэж боддог. Би ч гэсэн ер нь итгэдэг. Муу үйл хийх юм бол муугаар өөр дээр нь тусна, сайн үйл хийх юм бол сайнаар тусна. Гол нь тэр нь ямар цаг хугацаагаар одоо ингээд заагдагдаж хичнээн цаг хугацааны дараа ирэхийг нь бол хинч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ямар ч л байсан ирдэг. Тэр бол хэдэн үеийн өмнөх үеийн үрч дараагийн үе дээр нь очиж болно. Тэгвэл өнгөрсөн одоо удмын чинь ч юм уу те хийсэн одоо муу үйл чам дээр ирсэн байвал чи яг яах вэ? Тэгвэл одоо үүрэл явах шахах гэж. Өөрөөлээ. Үүрэл одоо тэр чинь угаасаа нэг тийм юу байгаа шүү дээ. Аль шашинд зүр нь баг байдаг ах уу? Урд цаг тэнд олон лам хуургуудыг уудж хороосон гинлээ. Тэд хөсвөл чамд үзэгдэж. Савсан бүхэн халуун байдаг юм биш шүү дээ. Над ч гэсэн газар юус талдаггүй. Тэд хөсвөл бид чинь хурж. Хэцүүхэн явж болох нь дээ. Тэд хөсвөл чамайг хөнөөн. Хөөе. Хий юм хардаг хүнийг чинь галзуу гэдэг нь штэ. Тэгэхээр би зүүдэлсэн хэрэг. Энэ гэрийг тойроод ямар нэгэн юм болоод байгааг мэдээд байна. Гэтэ яг юу гэдгийг нь мэдгүй өдрөө болохоо хайцтай явах хэцүү байж таахаа. Гэхдээ тэр чамаас нэг юм хүсээд байна. Харин чи хөсвөл тэдэж бас хүсэн. Энэ юу болсон бэ? Амьд бус амьдрахсад аимшигын олон ангид уран сайхны кино. Чи ч одоо хаанаас гараад ирвэ? Тун утгагүй. Түрүүн бас ярьлаа л да жоохон бөө мөө энэ тэр гэж үзэж хардаг хүмүүсийг ер нь хэр үнэмшилтэй юм шиг санагддаг. Яг хаа ихэнх хүмүүс хүний нүдийг хараад ч юм уу хүний байга байдлыг хараад ингээд тодорхойлцдог л. За энэ нэг гутарсан гундсан хүн байна. За энэ нэстэг ялцж байгаа юм байна да. За энэ асууж байгаа нэг иймэрхүү хүн байна да гэдэг ч юм уу.
Тиймэрхүү хүмүүсийг ер нь юу гэж үздэг вэ? Тэгээд нэг насны онцлог байх шиг байх юм шиг байна тий. Тийм. Хөгшин залуу гэлтгүй хөгшин очноо олон жил хүн үзсэн гэсэн мөртлөө бас яг зөв хэлдэггүй хүн байна. Залуухан мөртлөө яг бүр ингээ голыг нь болоод олж хараад хэлждэг ч бас хүн байна гэхээр бас айгүй сони эргэлзээтэй хоёр талтай л. Би бол орсын зүг бүлгийнхэн итгэдэж шүү дээ. Манайх жоохон сони яваад идэг болохоос Яг үзэхэд бас урамтай л байсан л гадах үед. Яг ер нь бол зүн бэлэгтээ одоо тийм үздэг хардаг хүмүүс байдаг ах уу. Тэгэл одоо сайн хажуугаар саар нэх гэдэг ч юм уу те. Тэр олонний чинь бас ницааж байгаа, нурааж байгаа бас нийлээд хэсэг үед хүмүүс бас Facebook дээр дансныхаа дугаарыг усныхаа дугаар тавьчихсан. Тэгээ уцаар үзий хараа гэж байгаа бол тэр утгагүй асуудал. Тэр бол тийм хүндэд үзүүлж чивх байдаг ч. Яг сүүлийн үед нэлээд их шинжлэх ухаанч байдлаар хүмүүс юм ханддаг болцоо. Тэгэхээр би байн нэг иймэрхүү юмнууд л асуугаад байгаа юм л та. шинжлэх ухаан одоо нөгөө бүр хүний чи энергиэр нэтер үздэг болсон шүү дээ. Тусгай том төхөөрөмжтэй энергиэр нь үзээд одоо хідэн давхраг энергиуд нь тэрнийхэн дэвтэх давхраг хүртэл ингээ гэмтсэн байж гэдэг юм үү. Энерги заслаар нь бас ингээ хүнийг засч. Тэрийг бол өстой би гайхсан шүү нэ. Би үзүүлж үзсэн. Үзнэ үү? Үз. Албаар гүсэнийхад. Одоо нэг энерги чинь грамлын гэдэг явж байгаа юм. Мэдгүй нэг юм хорон дээр нэг юм тавиал ингээл усан төхөгээл ингээл нэг юм ингээл ингэж байгаа л тэгэл компьютер дээр хараад хэлдэг юм байл л дээ. Манай гэр бүлийн тоог аав ээжийн насыг хүртэл Шууд тааж гэнэ. Тааж гэнэ гэж шууд тааж гэж байгаа. гараад ирчих шиг байна. Би бүр өөрөө гайхаад өнөр л бас яг тийм байдгийн байлгүй дэл гэж бодсон. Яг 100% бол чинь нөгөө баталчаагүй шүү дээ. Яг хүн амьдрахад бол нэг 60 жил, манайхаар бол 60 жил юм байл л дээ чаас. Тэгэл дэвтгэр байхгүй тэгээ баг. За энэ ч яг шал нэлих гэдэг. Ус төрөө орчих гээд байна. Хүн амьдрахтаа яг юу үсийг үзэхүү гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр нэг тийм хүмүүстэй ер нь хэр таарчсан байна. Одоо би жишээлбэл бас өөр дөр жишээ аваад ярих гэдэг л да. Би бол нэг хүнтэй уулзаад хажууд нь 30 минут суухад хүртэл нэг юм энергинд ингээд нэг юм дарагдана гэдэг ч юм уу те. Асуухчаас асуултаа хүртэл марцсан. Нөгөөнийх нь нэг юм ааврууд нь ч юм уу ярьж байгаа юм нэг авцсан. Нэг тийм ингээд нэг юм тархугаалт явагдаад байна гэдгийг би мэдрээд байгаа байхгүй. Гэхдээ нэг юу ярьж байгаагаа хүртэл нэг марцсан юм тохиолдол нэг ус одоо олж ирсэн л да. Таяр ер нь тийм байдал орж ирсэн. Юу юм нөх вэ? Чи нөгөө нэг миний бодлоор ингэж боддоо шүү дээ. Жүжигчин, найруулагч, зохиолч, одоо хөгжимчин, дуучин, зураач те одоо урлагийн хүмүүс бүгдээрээ ингээд нийгмийн харилцаанд орох тусмаа өөрийнхөө нэг шинэ уран бүтээлийн одоо их үндсийг нь олж идэг ч юм уу. Тэр утгаараа ингээ байнгын хэрэл хайгуул хийгээл ингээл хүн болгонтой ингээл харьцаж үзээл ярилцаж үзмээр санагддаг байхгүй. Яг боломжтой гарвал ингээд танихгүй үнтэй чамаагүй ингээд дүүх солио тэр хүн яг ямар хүн юм. Тэгээд эхлээд ингээд гаднаас нараад нэг дүгнэлтэнд төрчихөж байгаа өөрөө. За энэ хүн тэд орчим насны нэг тийм ийм хүн байна да гэж дүгнэж чана. Тэгээ ярилцаад үзэнгүү тэр нь зөв байдаг ч юм уу эсвэл буруу байдаг ч юм уу. Ялангуяа бас нэг таксины жолооч нараас айгүй сонь төгөөд гардаг шүү дээ. Жинхэнэ гоё юм уу? Жинхэнэ зэвэн гараад шүү дээ. Жинхэнэ ингээд түгжрэлд явж байгаа орон чинь юу үсийг үзэх вэ гэдэг шиг шүү дээ. Юу үсийг ярих вэ? Тэгэл албаар яриа хөтөл юу шүү дээ ер нь тэгэл. Тэгээ чин тэгэл бас амьдралын амар баялаг төвхөртэй бүрс. Би чинь ер нь бол энэ аимшиг кино мэнэ ерөөсөө үздэггүй тийм төрлийн юм баггүй бас. Аимшиг кино үздэггүй гэр бүлмэлтэй бол хүүхдүүд аимшиг кино мэнэ аллах маллахт тийм кино мэнэ. Өөртөө гонжиж байгаа л энэ бас шүү дээ. Хуучин унтраа натгаа гэж. Хуучин үзээд ер нь бол нэг айж ичдэг байсан чи одоо саяхнаас ер нь бол яг чав шиг байхгүй. Ингээд хүүхдтэй олчаагүй үзсэн чинь ингээд өөрөө ингээд зарсгийгээд баяа. Тэрнээс одоо хүүхдүүд айж нэгэд хаагаад байгаа байхгүй. Яг тэр би чинь ер нь багтаа бол ганц нэг удаа тийм төсөмстэй газар мадрах гэдэг ч юм уу тийм газараар нэг бусдаас явж исэн. Жохон багтаа хөдөө айл руу явуулдаг байсан шүү дээ бид жоохон багч. Айл руу нэг 100 болонгууд айл руу явуулчихдаг. Тэгсэн чинь нэг хідэн тэмээ алгуулчаад ах намайг дагуулаад явахгүй. Хийх юм байхгүй чи хоёлаа явъя гэдэг. Тэгэл дагаа явсан. Тэгсэн чинь явж байгаад нэг айлын найран дээр орчоод тэгээ хөдөөний айлууд чинь нөгөө нэг найр болохоор гаргадаг. Тэгсэн чинь намайг шууд ахын имэйлийг морин дээр нь сайхан гэж багалж өгөөл ямар нэг дүнгээ харьчих. Морныхаа амыг сул тавиал, жолоогоо сул тавиал
Яа наач жоохон байж байгаа л гэрлүүгээ хайцна гэж явуулчихгүй. Тэгсэн чинь нөгөө морин одоо манай гэр энд байлаа гэхэд энэ талаас ирж байгаа юм. Зүүн талаас явж байгаа. Явж нөгөө адууны янзгаагаад адуур яваад гэж. Адуун дээр нь очингууд нь хараад өөр хадуу таньж байгаа шүү дээ. Энэ гол задгуул ойрхон байгаа гэдэг. Тэгээ хараадсэн чи яг нөгөө нэг уулнууд мөө сүдэр. Тэгэл явсан чинь ардталт нь байдаг нэг оршуулгын газар руу яваад очихгүй хүн ил тавьдаг газар байдаг байсан. Яа. Тэгээ өдөр бол тэн чин зүгээр хөөх юм хажуугаар нь хонь ургаа хариулал яваад шүн болохоор чинь хүн тавьдаг гэж бодхоос Зарсхийгээд. тэгэл шууд хүн ингээд яг өөртөө тим юм авчдээ юм шиг байна. Хойд би тэгж бодсон. Тэгээд яг өөртөө ингээд айцаа аваад тэгээд бэмбэгнүүд ингээд явж ирсэн чинь морин хөтлөөлж байна. Хөлийн тушаа гэдэг шиг тий. Тэгээд нөгөө өмнө сонсч ийсэн ахнар махнараас орой нөгөө нэг хүүхдүүдээс 8 шиг юм ярьж байгаа л сонсцсон. Тэгэл яг эмэйлэн дээрээс 2 гоён дагуулж шийдчихсэн. Яг тэгээ айцхлаар бас яаж байгаа шийс сүрдэг юм билээ. Ер нь гацна гэдэг чинь л тий. Шийс сүрхгүй тэгээ өөрөө айгаа тэгээ морин хөдлөхгүй. Хажуудлын нөгөө хөтлөө морин бол ингээ хөжлөд хөдлөөд байгаа байхгүй. Тэгэл татаал янзгаагаал тийч ингээл хөтлөөл байгаа шүү дээ. Миний морин явахгүй. Ер нь тэгээд яг тийм үед нөгөө эзэн бууга хөлмөлийн өшгөлдөг гэх нэг тиймэрхүү юм байдаг. Тийм. Тэгээд би яах вэ? Айсан хүн чинь яаж юу хөдлөхт энэ дээрээс чинь тэгэл имэйлэн дээрээс өндөй зогсож байгаа 2 гоёо дагуулаад 2 гоёын дагуулаад 2 гоёны 2 хаагийн дагуулаад шийгээл тэгэл нэг чүү хэл тавьс. Тэгэл нэг мэдсэн чигэртэй харьцаа онцсон байсан. Йоо. За зохиолчийн үед би тусад нь асууч. Зохиолыг хард бэлгүүнээс аваад тий. Хард овг зогч жаргалын бэлгүүн. Тийм бэлгүүнээс аваад яг ингээд өөр кино зохиол болж байгаа шүү дээ. Энэ явцдаа одоо бас нэг тийм нэмж хачирсан тий. Илүү гоё болохыг хичээсэн зүйл юм бол байгаа. Яавал илүү гоё үзэгчдэд гоё хүрэх үү? Яавал гоё шинэлэг байж болох уу? Яавал гоё айцтай болох уу? Эсвэл яавал гоё уянгалаг байх уу ч юм уу те. Бүх талаас нь бодож үзээд нэмсэн зүйлүүд бол байгаа. Дүр, үйл явдал, текст, диалог гэдэг юм уу те. Энэ бүхэн бас байгаа. Тэгээд хашгаар харах нь манай киноос үзэгчид яг хүссэн одоо давхар сэтгэл зүг авч чадах байх гэж бодож байгаа. Тэгээ аим шиг киноч гэсэн энэ дотор маань гэр бүлийн үндэс, найз нөхөрлөл, тэ хайр, үзэн ядалт юу гэдгийг хүний дотор яг айдас гэдэг чинь яг тэр бүгдийг ингээм хамт л явж идэг гэж боддог байхгүй. Тэгэхээр тэр бүгд нь ч гэсэн яг ингээм хамт байж байгаа болохоор үзэхэд гоё хамттай байх болов. Үзсэн үзэгч нар маань ямар ч л байсан дан ганц айгаад өнгөрөх биш. Тэ бас ингээд кинонда ороод үзэх юм бол давхар дээр айдсаасаа ингээд дамжаад гоё хин нэг өмөр нь хамгаалмаар санагдана хайрлна ч гэдэг юм уу. Тэгээ хүссэн юм үзэж чадах байхаа гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол нөгөө бэлгүүний уг зохиол байгаа шүү дээ. Мандас амтрагстэй. Тэгээ тэн дээр байгаа зарим нэг хэсгүүдийг бид нар эмгтгээд зарим нэг одоо дөрүүдийг хооронд нийлүүлээд нэг үйл явдалд оруулаад хасж ийн гэсэн үг шүү дээ. Тэнгүүдээ тэрийг одоо энэ чинь уран сайхны кино шүү дээ. Тэгээ уран сайхан байлгах талаас нь үзүүлэх. Тэгээ зарим нэг чиг шугамын хоёр дүрийг хооронд нийлүүлээд ингэж мэд гэсэн юмнууд байгаа. Зарим дүрийг өөрчлөөд ч юм уу. Тэ. Хөөе. Хий юм хардаг хүнийг чинь галзуу гэдэг нь шүү дээ. За тэгэхээр найруулагч болон зохиолчийн айдас гэж байгаа. Энэ ямар айдас вэ гэхээр киног үзэгчд үзээд үнэлэх үнэлэмжийн айдас гэж би хэлмээр байна л да. Та хоёр эндээс ер нь хэр хэлтэрч байна. Одоо яг морин байгаа юм шиг мэдрэмж авч байна. Тийм шүү дээ. Энд чи одоо нэг ядтахад манай уг зохиол маань айгүй олон хүн төрсэн. Хүлээлтэхтэй сая ингээд өчигдөр трейлер цацаад одоо нэг аимшигын баярууд болоод байгаа шүү дээ. Тийм. Трейлер цацаал ерөөсөө нэг цаг гарны дотор юм уу? Шууд 100,000 үзэлт болоод ингээд бүр. Тэнгүү чинь нөгөө тэрэн дээр ирсэн комент момент нь 500 гэж явангуу чинь шууд өөртөө айц авчиж байгаа юм чинь. Яана. Тэгээд хүмүүсийн хүлээлттэй амар өндөр байдаг. За нэг 100% биш юм аа гэхэд ядаж нэг 70-80% тач юм уу те. Айлгчих юмсан, үзүүлчих юмсан те. Одоо тэр хүлээлтний нэг юм бий болгочих юмсан.
гэдэг том айдсан л. Баярлалаа хэлсэн. Маш олон хүнд хүрсэн зохиол болохоор бидний зүгээс байна. Хариуцлагатай байхгүй болохгүй. Зүгээр та. Тэгээд үзэгчдийн хүлээлтэнд хүрэх гэхээсээ илүү нь бол давуулахыг аль болох хичээнэ. Тэгээ үзэж байгаа одоо энэ бичлэгийг үзэж байгаа сонсож байгаа хүн амьд ус амьдрас гэдэг олон ангит кино хүлээж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд кино багийнхан болвол аль чадах чинээгээрээ та бүгдийн хүлээлтийг давуулах гэж хичээж байгаа. Гэхдээ мэдээж хүн болгоны дотор ургаад гараад ирсэн тэр зүйлийг бид нар хүн нэг бүр дээр нь давуулна гэж бол байхгүй шүү дээ. Тийм болохоор бас наантай цаантай хандараа. Ямар маяг юм бэ? Уучлахгүй байна. Юу очлоо шүү. За. Ямар ч лээс угдорныхаа үгийг та ямар ч лээс хэлсэн байх гэж бодож байна. Та яраас цаг зав гаргаад хүрэлцэн ирсэнд баярлалаа. За ингээд амьд бус амьдрагсад уран сайхны кино, олон ангит уран сайхны кино тун удахгүй үзэгч та бүхэнд IPTV-гээр хүрнэ. За мэдээж Channel 11 телевизээр бас мөн гарах болно. За тэгэхээр үзэгчдийгээ ерөнхийдөө бол дэмжээрээ үзээрэй гэхээсээ илүү та бүхэн бас өөрийнхөө өөр нэг мэдрэмжийг энэ киноноос олж мэдрэх болов гэж бодож байна. За тэгээд энэ удаагийн бичлэг маань өндөрлж байна. За хоёр зочдоо баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.